За сайн уу, цагаан сарын влог маань бэлэн болсон байна. За би Арангаа аймгийн Тариад сумынх ер нь бол байгалийн үзэсгэлэнт газраараа нэлийн онцлог учраас хүмүүс хөвчлэн мэддэг. За тэгээд бид нэр баяраараа бөөнөрөө цуглаад, ах トゥ угиндээ цуглаад өвчүүл болон даалуу ингээд олон нийтийг хамаарсан тоглоомод тоглоод нэг өдрийг өнгөрчдөг. За тэгээд энэ тэргээр явж зөндөө олон залгууд хийсэн байгаа ах トゥ нар дээрээ. Тэгтээ зөндөө олон зураг даруулсан. Би эхэлж очиод тэгээ манай араас ирсэн байгаа. За тэгээд эргээд Улаанбаатар руу ирэх замдаа юм загас өрдөг хоббит тахт ирсэн. За тэгээд нэг айхтар яараагүй байсан болохоор би тэгээд загас барьж үзэх үү гэд тэгээд загас барьж үзсэн байгаа. Загас барьсан анхны сэтгэл бол ерөнхийдөө амар эвгүй байсан. Тэгээд дараа нь ингээд барьсан загаснаас айгаад тэгээ буцаагаад тавьчихсан. За тэр ах маань болохоор нэлийн хоббит хүн байсан болохоор ингээд янз янзын тоноглол айгүй ихтэйсэн. Энэ болохоор ингээд өсөө цоолонгуудаа доор нь загас байна уугүй гэдгийг нь хардаг юм камер байд юм лээ. Яг энэ дүрсэн дээр харагдаж байгааг сайн мэдэхгүй байна. Сайн харагдахгүй л ах шиг байна. За тэгээд энэ загас барьдаг юмны хавард ингээд жижигхэн жараагаа ч юм уу ингээд хоолыг хийж агаад нөхрүүгээ тэрийг оруулаад нэлийн удаан зогсдог тэгжиж загас гарч ирдэг юм лээ. За энэ болохоор миний барьсан 2-3 дахь загас. Тэгээ би загаснуудаа аваагүй буцаагаад гол руу нээсэн. За скутэн байсан болохоор бид 3 гомн чанж идсэн. За тэгээд энэ амар том загас гарч ирсэн. Гэтэ энийг буцаагаад энийг тавьчихсан. За тэгээ бас онлайн шоп маань найз маань зөндөө олон захиалга өгөөд найзынхаа захиалгуудыг урдаас авчирсан. Нийлээ удажиж ирсэн. Нөгөө нэг нь ингээл ирэх гэж эрен дээр байгаа каргон дээр ирэх гэж нэлээд утсан болохоор за тэгээ 3 сарын 8-ны тохиолдлаад золгоот бас хийгээд дээрэс нь бид хоёр найзуудтайгаа уулзаад тийшээ яваад кофе шоп ороод нэг иймэрхүү өдрийг өнгөрөөсөн. Тэгээ манай нутагт нөгөө нэг ер нь цас айгүй бага болцсон. Тэгээд айгүй гоё дулаахан байсан. Дээрээс нь мал төлөж байхыг харсан. Дөнгөж төрсөн нөгөө нэг хураг дөнгөж төрөөд хөл дээрээ тэнцгээд байж байгааг нь харсан. За тэгээ цагаан сарын влогийн маань энэ хүртэл үзсэнд баярлалаа.